Ховд аймгийн сонгогчдын шинжлэгдсэн нэрсийн жагсаалтанд 51,581 сонгогч бүртгэгдсэн байна. Орон нутгийн цагаар 11 цагт авсан мэдээлэлээр нийт сонгогчдын 11,638 буюу 22.5% саналаа өгсөн мэдээтэй байна. За өнөөдрийн байдлаар бид бас 11 цагийн байдлаар эрсийг аваад үзэх юм бол нийтдээ Ховд аймаг 51,581 сонгогч одоо нэрсийн жагсаалтанд бичигдсэн. Үүнээс 11 цагийн байдлаар 11,638 сонгогч нийт сонгогчдын 22.5% нуханд өнөөдрийн байдал 11 цагийн байдлаар саналаа өгöd байна. Хамгийн олон буюу 18,218 сонгогчтой, жаргалан сумын хувьд 17.4%-тай, 5,700 сонгогчтой, булган сумын хувьд 26%-тай, 2,441 сонгогчтой, үеийнч сумын хувьд 34%-тай явагдаж байна. Улс цагуур орчны шинжилгээний газраас авсан мэдээлэлээр энэ оройдоо Ховд аймгийн нийт нутгаар бороошох төлөвтэй байгаа учраас Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгуультай идэвхтэй оролцохыг аймгийн сонгуулийн хорооноос хүсэж байна. Одоо цаг агаар нөхцөл байдал өнөөдрийн хувьд бас нэлээд бороо хор одоо өдөөс хойшоо орох юм магадлал өндөртэй байгаад л эрэг сонгогч маань одоо бас энэ сонгуулийн үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцохыг та бүхэндээ одоо хүсэж байна. Ховд аймаг 17 сум 91 багтай нийтдээ 92 санал авах байранд 872 төрийн албан хаагч ажиллаж энэ удаагийн сонгуулийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Одоогоор хууль зөрчлөө гэсэн ямар нэгэн санал гомдол ирээгүй, санал хураалт хэвийн явагдаж байгаа талаар аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.